Бэлсэн орой. Яг. За би эхлэв. За сайн бацгаана уу? Өнөөдрийнхөө бичлэг тавтаа морил. За өнөөдрийн бичлэгээр би хаал бичлэг хийх чинь. Тэр нь ямар бичлэг байдаг вэ гэхээр ойрын үед авсан бүтээгдэхүүн, гутал, хувцас гэх мэт зүйлсүүдээ харуулж үзүүлдэг тийм бичлэг байгаа. Харин би өнөөдөр өөрийнхөө дууссан байсан мейкапын бүтээгдэхүүн болон арьс арчилгааны бүтээгдэхүүнтэй шинжилгээр зарим нэг жоохон юм авсан байгаа. Тэгээд тэр бүгдийгээ та бүхэнд сонирхуулахаар сууж байна. За тэгээд бичлэгтэй минь хамт байгаарай. За эхлээд makeup products-аас эхлэе. Миний өмнөх бичлэгүүдийг үзчихсэн бол би яг primer юусаа ашиглахгүй байсан. Тэгээд нэг бүх primer дууссан. Тэгээд би энэ удаад нэлээд хэдэн primer авсан байгаа. Тэгээд хамгийн эхлээд би дууссан байсан энэ primer-ыг нэлээд том хэмжээтэй юм авсан. Энэ нь болохоор мөвчлөлтийг дардаг Benefit Cosmetics-ийн Pore гэдэг primer байгаа. Энийг бол би нэлээд удаан хэрэглэж байгаа. Мөвчлөлтийг бол нэлээд сайн дарж өгдөг. За тэгээд дараа нь энэ дэс нэг ингээ 3 primer байгаа. Энэ 3 primer нь болохоор бас холимог тослог арьсанд тохирсон. Тэгээд задлаад үзүүлээ. Би задлааг байгаа бичлэгээ хийхдээ ямар ч бүтээгдэхүүн задлаж үзээгүй. Ийм юм бэ дотроо. Ингээд энэ айгуу гоё ашигтай сет ингээд гуруулаа 3 primer. Энэ болохоор арьсыг жигдэлж өгдөг Smooth and Blur гэдэг Smashbox-ийн primer. Энэ цацдаг primer. Энэ барыг будаа дуусны дараа цацдаг юм шүү. Тэгээд цацаад үзье. Энэ тийм цэцэгний ч юм уу юм нэртэй юм байна. Тиймээс байна. Нэлийн primer-ийн би баг хомсдогцсон байсан. Энэ хийх үед хичээсэн. Тэгээд дахиад зөндөө бас авах primer байгаа л да. За энэ болохоор чиг шүлэгчтэй primer байна. Бүр арьсан тохирсон. Гэхдээ минийх бас хаяа ураашаад идэг болохоор надад бас хэрэгтэй. Тэгээд тэр өдөр яг ямар харагдмаар байна. Тэрээр ингээд primer сонгоод будчихдаг. За энэ болохоор чиг шүлэгчтэй primer байна. За энийг хийчих. Энэ болохоор matte болгодог. Арьсыг тийм тослог арьсыг тослогын барьж өгдөг гэсэн үг. Энэ бас Benefit Cosmetics-ийн primer. За ингээд надад би барыг 5 primer авсан байна. За тэгээд би бас крем манд дууссан байсан. Би сүүлд энэ кремийг бас нэлээд ревю уншиж агаад тослог холимог арьстай охтуудад маань тохирдог, саардаг яг ревю сайтай тэгээд би авсан. Тэгээд гол нь айгу жижигхэн савлахад юм байлээ. Тэгтээ надад бол хаалж байгаа. За тэгээд энэ болохоор сүдэр. За энэ сүдрийг ингэж оруулчих. За энэ сүдэр. Би энэ дээр зураад үзүүлээ. Боршор хөлөнгөтэй. Арьсан дээр гэхдээ яаж уусч мөсөх нь би дараад бичлэгэн дээр ингэ хэрэглэж бас таамаг харуулъя. Одоондоо яг хэрэглэж үзээг болохоор ямар гэдэг мэдгүй харагдсан бол өнгө нь бол дэжгүй харагдаж байна. За тэгээд хамгийн таалагдаад аягүй дурлж авсан зүйл маань энэ болохоор highlight, тэгээд blush, bronzer гэх бүгд багтсан Becca Cosmetics-ийн Chloe-тэй хамтарч гаргасан нөгөө нэлээд бас гоё makeup artist-ууд нэлээд бас сайн мэддэм билээ. Яа нэг юм ингээ хацар өнгөлөгчтэй сүдэртэй энэс хацар өнгөлөгч энэ болохоор highlight. Гоё.
Би бүр энэ blush highlighter нээр дуудлаад надад юм таалагдж байгаа. Тэгээ би хэрэглэж үзээд дараагийн бичлэг дээр оруулъя. За хамгийн сүүлд би энэ болохоор багс BH Cosmetics-ийн brush set. Энэ чинь гадаг үзээд би бичлэг хийх гэж бодчихсон. Бодож үзгээд. Би үсгийн гэрч үзье. Энэ ямар гоё савлахтай юм бэ? Тийм нэг гоё юм. Гоё зүйл үстэй юм. За тийм ингээд шинэ багсаа надад зөндөө багс байдаг л да. Тэгтээ би дахиж нэмж авсаар л байдаг. За гоё багс байна. За ингээд одоо миний мейкапын бүтээгдэхүүнүүд авсан бүтээгдэхүүнүүд маань ингээд болоо. Энийг авсан. За саяны мейкап продактыг хаанаас авсан бэ гэж асууж магадгүй. Би энэ бүгднгийн Best 8 Америкээс хамгийн хямдар гэдэг онлайн шоп байдаг. Тэндээс бүгднгийн авсан байгаа. Би энэ доор нэрийг тавьчих. Тэгээд та нар сонирхоод үзээрэй. Тэр онлайн шопын бараануудын өмнө хамгийн гайгүй үнэтэй байдаг. Тэгээд би бас үйлчлүүлэхийг дуртай. За тэгээд дараагийн хэсэг рүү орцгоё. За дараагийн хэсэг skin care биш ээ. За дараагийн хэсэг арьс засчлааны бүтээгдэхүүнүүд авсан. Тэгээд арьс засчлааны бүтээгдэхүүнүүдийг таамаглах хэрэгтэй. Би өөрөө айгуу тослог тийм холимог арьстай. Тэгээд тийм болохоор арьсандаа тохирсон. Тэгээд сүүлийн үеэс хотуудын их хэрэгжилж байгаа амар ревюс яадаг байгаа. Тийм бүтээгдэхүүн авсан байгаа. За тэгээд нэгээр нь харуулъя. Хамгийн их цэвэрлэгээс эхлэе. Цэвэрлэгэндээ одоо нүур угаагч клинзер авсан байгаа. Энэ нь болохоор бас холимог тослог арьсны хуурайшуулахгүй эмзэг арьсан чөлхий гэж боддог гэсэн Cosrx-ийн угаагч байна. За дараа бас цэвэрлэгэндээ саяныхаар угаачаа тэгээд дараа нь энэ падаар арчдаг гэсэн. Энэ нь болохоор тийм арьсыг бас чившүүлж гуйж өгдөг гэсэн. Тослог арьсны энэ болохоор саяны клинзерээ угаасан байгаа. Ингээд энэ жижигхэн бүрэг юм тийм. Энийгээрээ арчдаг гэсэн. Тэг би хэрэглэж үзээгүй байгаа. Дараа бас яг арьс арчилгааны бичлэгээр оруулаад хэрэглээ. Яг үр дүнгийн бас танартай хуваалцъя. Энэ нь болохоор чигшүүлэгчтэй бас туслаг арьстай ч гэсэн бас арьсыг сайн чигшүүлж ялангуяа миний ингээд над дээр гараад идэг цагаан батгнууд болохоор гүнээсээ ингээд чигшилгүй болохоор гараад идэг гэсэн ер нь бол онцтой байгаа. Тэгээд нэрэл сайн чигшүүлэе гэж бодоод айгүй чигшүүлэх тийм бүтээгдэхүүн би сонгож авсан. За энэ болохоор эдгээр бүгдээр Cosrx-ийн бүтээгдэхүүнүүд байгаа. За энэ хараас нэг тийм чигшил өхөр харагдчихсан зинхэр солгоо би хэрэгж үзээгүй байгаа. Хэрэгж үзээ үр дүнгийн танартаа бас хуваалцсан. За дараа нь одоо ийм бас айгүй амар таалагдаад энэний үр дүн бас би үзмээр байгаа. Энэ нь болохоор цагаан батыг харьлуулагч гэсэн 7 хоногт 3 удаа хэрэглэдэг. Цэвэрлж өгдөг гэсэн байгаа. Тэгээд би бас хэрэглэж үзэх гэж үдүнгийн хэлнэ. Тэгээд одоохондоо бүгднийг нь хэрэглэж үзээгүй. Тэгээд цоо шинээрээ болохоор сайн муу гэдгээс бол хэлж мэдэхгүй байна. Тийм болохоор дараа нь хэрэглэж үзчихээд та
та нартай хэлнэ. Бас энийг айгүй олон хүмүүс бас хэрэглээд айгүй гоё юм төрсэн гэдэг юм билээ. Тийм болохоор миний бас арьс арчилгааны бүтээгдэхүүн дууссан болохоор бид нарыг ингээд шинжилээд авсан байна. За энэ болохоор яг гол серум ампул байгаа. Бас чигшүүлдэг, гүний чигшил өгдөг ампул. Аквасультын ампул бас л нэг харваас нэг чигшил бүр амар их юм шиг харагдаж байгаа тийм. Ампултэй би задлж үзье. Шууд энэ тийм наалцсан юм байхгүй юм ерөөсөө. Шууд шингээд усан юм шиг зарим нүуд яг ампулууд ингээд наалтаад байдаг шүү дээ. Энэ тийм байхгүй. Гайгүй юм. Цаана тэгээд өөрөө арьсандаа түлхээд арьсаныг жагайда. За энэ ингээд за дараагийнх нь болохоор энэ болохоор зохины тос байна. Зохины тос ерөөс өмнө нь бол хэрэглэж байгаагүй анх удаа хэрэглэж үзэх чинь 25 гарсан болохоор тэгээд арьсны хамгийн чухал эмэгтэйний хамгийн чухал зүйл нь зөв байдаг шүү дээ. Тийм учраас нэлээд гайгүй брендинг гайгүй гэсэн нэлээд сайн гэсэн тосыг авсан. За энийг хэвлээр задлж үзье. Ийм халбахтай халбах ч юм уу юм бэ? Фокус хай. Гандар мэдрэмж нь бол зөвхөн гоё нэртэй. Тэгээд тийм амар хурц өнөр бол байхгүй байна. За энэ болохоор Time Revolution Eye Cream гэх энэ мишэг юм. За энэ хурдан хийж үзмээр байна. Хурдан будгаа ярилбай. Тэгээд энэ бүгдийн нүдэндээ нэлээ. Нэлцгаа. За одоо ингээд гараг сүүлийн ингээд маск нь авсан. Маск. Энэ хоёр тэмдэглэл. Тэгээд бас сайн үдүнтэй гэж сайн үдүнтэй гэсэн. Энэ нь болохоор гуйжуулдаг. Энэ нь болохоор гүн цэвэрлэгийн хөөсөлдөг маск гэсэн. За энэ болохоор тэгэл чигшүүлэх функцаас энэ болохоор цайруулах гэх юм чиглэлтэй. Эдгээр болохоор хямдхан маскнууд байсан. 1000 болов 2000 болов. Энэ цайруулах, хойлоо цайруулах үйлчлэгтэй. Би бол нэлээд цайрмаар байгаа. За тэгээд энэс өнгөсөг цайруулах үйлчлэгтэй. Эднэрийг ч бас нөхөртэй авсан юм байна. Бас минийх ч биш юм. Нөхөртэй бас авсан. За тэгээд миний авсан зүйлсүүд дуусчлаа. За тэгээд эднэрийнхээ мэдээж хэрэглэж үзээд ямар санагдсан миний ярьсан яаж нөхөж байгаа мэдээж дараагийнхаа бичлэгүүдийг хуваалцаад явах болно. Тэгээд бичлэгтэй минь хамт байсан та нартай маш их баярлалаа. Тэгээд миний бичлэг таалагдсан юм бол лайк дараад, subscribe дараад тэгээд намайг болон илүү олон гоё бичлэг хийхэд минь туслах хэмжээнд айгуу гоё спорт хийгээрэй та нартай. Тэгээд минь намайг үздэг хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд гоё комент бичдэг та нартай үнэхээр хайртай шүү. За тэгээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Дараа уулзъя.